гэдэг одоо хүн сортол чирэгдэл яг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Энэ юу вэ гэхээр төрийн одоо үйлчлэгээ лавлгаа авахын тулд иргэд одоо төрийн байгууллага дээр үүж явж одоо цаг алддаг. За банкнд төлбөрөө төлөх гэж хэлээд одоо уддаг ийм зүйлүүд байдаг. Ингээд сангийн яамны манай одоо төрийн сангийн дарга Баттуяг татвар гайлын одоо санхүүгийн мэдээллийн төвийн дарга одоо бидний хийж занснаар бол нэг баримтыг одоо системийн дарга одоо бат хэлэг нарыг яг газар дээр төрийн үйлчлэгээ авахд одоо ямар саад бэрхшээл гарч ийн үү? Хичнээн цаг зарцуулж ийн үү гэдгийг нь явуулж үзсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорон дээр очиход бол за яамнаас гараад очиход нэг цаг орчим зарцуулагдсан. За очоод яг тэнд бүртгэлийн газар байгаа бүртгэл дээр очиход бол тэнд бол үйлчлэгийг бол 5 минутын дотор авчирдаг. Харин нөгөө төлбөрөө төлөхийн тулд одоо 7 буудлын эцсээр очиж банкн дээр очисон ийм одоо очдог. За ингээ хэрэг тэр тухайлбал тэр ихний очисон банк нь бол банкнд нь данс байхгүй бол одоо бэлэн мөнгөөр үйлчлэгээ авна. Бэлэн мөнгө авахгүй заавал данстай байх хэрэгтэй гэдэг хэлээд дараагийн банкн дээр очиж одоо үйлчлэгээгээ хийлгэсэн байж. Ингээ бэлэн мөнгөөр 1000 төгрөг төлөхийн тулд 2000 төгрөг төлдөг. За банкн дээр бол 300 төгрөгийн хураамж төлөв. Ингээд нийт ирсэн цагийг аваад үзэх юм бол ирэх очих цаг 30 минут, тэнд үйлчлүүлсэн цаг 10 минут. Ингээд үзэх юм бол 2 цаг 40 минут зарцуулагдаад явж байгаа. Тэгээ энүүн дээр одоо ямар өөрчлөлт хийж гэнэ вэ гэхээр одоо та бүгдийн нөөтийн систем, нөөтийн буцаа олголт таавдаг баримт системийг ашиглаад 3 минутын дотор одоо бүх үйлчлэгээ банкны үйлчлэгийг хийчих энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа. За гадаад паспортыг авахын тулд иргэд бол 3 дансанд 3 өөр одоо мөнгийг төлдөг. Тэгвэл одоо энэ бүгд нэг төлбөрөөр хийгдэж явчих боломжтой. Үндсэндээ энэ бүх төлбөр бол 3 минутын дотор хийгдэх боломжтой болж байгаа. Ингээд өнөөдрөөс эхлээд өнөөдөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд төрийн 38 үйлчлэгээ лавлгааг энэ систем рүү шилжүүлж байгаа. За эхний үйлчлэгээнд бол бүгдээрээ бүгдээрээ гэж манай одоо бүртгэлээс авах бүх үйлчлэгийн лавлгаа үйлчлэгээнүүдийг авна. За энэ ерөнхий сайтаас бол энэ ондоо багтаагаад төрийн бүх байгууллагуудыг энд багтаа шилжүүлэх. Ингэснээр ард иргэдэд хүн сурталчилгаа төрийн шуурхаа үйлчилдэг ийм болгож байгаа. Дээр нь холбогдох сайд нар холбогдох дүрм журамдаа өөрчлөлт оруулаад ямар нэгэн хүнд суртал үүсгдэг, ачаалал үүсгдэг энэ бүгдийн одоо зогсоох ийм чиглэлийг албан даалгавар гаргаж өгч байна. За үүнээс гадна одоо иргэдээс авагддаг хураамжуудын одоо хөв хэмжээг одоо буулгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар бол өгдөж байна. Энэ нь өөрөө Монгол улсад за иргэдэд өчнөө цаг хэмнэхээс мөнгө төгрөг хэмнэхээс гадна одоо төвчрэл ч гэсэн одоо хэрэгтэй ийш тийшээ явж одоо төвчөнд хийхин цаг зардаг тэрэн хэмнэгддэг ийм байдлыг бол үүсгэхээр ийм шийдвэрийг бол одоо гаргаж байна. Ингээд төрийн үйлчлэгээ богино хугацаанд ард иргэд одоо авах юм боломж нь бүрдэж байгаа. Ийм шийдвэрийг та бүхэнд танилцуулж байна. За ингээд өнөөдөр надтай хамт манай бүртгэлийн газрын дарга Лаасанд орж байна. Манай сангийн яамны төрийн сангийн газрын дарга Баттуяг, гайр татврын санхүүгийн мэдээллийн төвийн дарга. За нөөт баримтын дарга гэдгээр одоо би одоо ярьдаг Баттуяг байна. За манай сангийн яамны хэвцийн даргын цаан байна. За татврын ерхий газрын дэд дарга татврын дарга үүрэг бүс заяа болно. За асуултаа хариулъя. Ямар үйлчлэгээр за баасан дорж байна. За улсын бүртгэлийн газрын дарга баасан дорж. За өнөөдрөөс эхэлж байгаа баримтаар төлбөрийг асуудлыг шийдсэн үйлчлэг нь манай улсын бүртгэлийн ерхий газрын нийт 38 төрлийн үйлчлэг орж байгаа.
Манай улсын бүртгэгдсэн ерөнхий газраас нийтдээ 136 төрлийн үйлчлэгээ үзүүлдэг. Иргэнийг төрснөөс нь ахгуулаад насын эцэслэх хүртэлх нийтдээ 136 төрлийн үйлчлэгээ. Үүнээс 38 төрөл нь орж байгаа. Жишээлбэл иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний бүртгэл, гэрэлсний бүртгэл гэх мэт. Одоо иргэдийн хамгийн их ачаал авдаг үйлчлэгээ бол манай бүртгэлийн үйлчлэгэнд бол иргэний үнэмлэх болон гадаад паспортын захиалга байдаг. Өдөрт дунджаар 1200-аас 1500 иргэн өдөр болгон гадаад паспорт захиалдаг. 32500 төгрөгийг тушаадаг. Сая хүрэл дотор сайдын хэлснээр энэ 32500 төгрөгийг тушаахад банкн дээр очиж 2-3 цагийг зарцуулдаг байсан. 2-3 цаг зарцуулаад 32500 дээрээ банк хоорондын шимтгэл буюу 3-4 мянган төгрөгийг нэмж төлдөг байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ асуудлыг өнөөдөр яаж хийсэн бэ гэхээр иргэн маань одоо заавал тэр дүүргүүд дээр очдог хорооноос энэ бүртгэлийн үйлчлэгээнүүд авдаг болно. 152 хорооноос энэ үйлчлэгийг авах гэхээр ганц асуудалтай байсан энэ төлбөрийн асуудал байсан. Хороон дээр банк байхгүй заавал төв рүү орж ирдэг байсан. Тэгэхээр хороон дээр энэ асуудлыг төлбөрөө иргэн маань ухаалаг утсаа ашиглаад баримтын аппликейшнээрээ шууд төлснөөрөө ерөөсөө 1-2 минутын дотор төлбөрөө төлчин бүртгэгчдээр тэр мэдээлэл нэр чинь иргэн шууд тэр пас үйлчлэгээ аваад дуусчихна гэсэн үг. А нөгөө нэг талаас нэг давуу тал нь бол энэ төрөөс бол анх удаа төрийн 88 байгууллагаас анх удаа улсын бүртгэлийн ерхий газраас энэ иргэнд баримт олгодог болж байгаа төрийн байгууллагаас анхных нь. Баримтыг олгоснороо иргэн маань өөрөө 1000 төгрөгийн лавлгаа авсан ч баримттай болоод нөгөө суглаанд орох хэрэгтэй болж байгаа. 1000 төгрөгийн баримтаар иргэн маань өөрөө сая төгрөг 5 сая төгрөг 50 сая төгрөг хожих боломж нь нэгдэж байгаа маа гэсэн үг. Явандаа төрийн бүх байгууллагаас энэ боломж нэгднэ иргэнд давуу тал нь. За энэ бол сангийн амнаас нэг жил орчмын хугацаанд судалж одоо туршиж байж хэрэгж байсан. За 4 жилийн өмнөөс бол бас ерөнхийдөө юм төрийн үйлчлэгнүүдийг нэгтгэх, энгийн болгох ийм зүйлийг бол хэрэгжижсэн тав бүгдээрээ мэдж байгаа. За иргэд бол ингээд одоо сангийн ам руу ханддаг. Төрд би 40-ийн төгрөг төлөхийн тулд банкн дээр 3 цаг очирлоо. 3 цаг зарцууллаа. Би төрд мөнгө өгөхийн тулд гээд ийм асуудал бол нэгдүгээр хэрэгжижсэн. За хоёрдугаарт нь нэг л үйлчлэгийг би нэг паспорт авах гэсэн юм а. Ингэхийн тулд зайлшгүй би яхаар 3 дансанд 3 мөнгө өөр мөнгө ингэж төлөх ёстой юм байна. Би нэгийг төлчмөөрөө дараа нь та нар хоорондоо ингээд салгаад авчаач гэдэг ийм хүсэлтийг жишээлбэл тавьж ирсэн. Тэгэд энэ дээр нэлээд тийм бухимдал гаргаж бас энийг вэ та нар шийдээч гэдэг зүйл хэлээд энэ бол нэлээд бас судлагдж яригдж байгаад манай энэ одоо гайл татврын одоо санхүүгийн мэдээллийн төв буюу одоо манай баримтыг одоо баримт гэсэн энэ аппликейшн системийг нөөц тусын системийг хариуцж байгаа хүмүүсүүд ажиллаж байгаа шийдлийн сая гаргаад оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо төрийн байгууллага банк сонгоод энэ банкаар дамжуулж та бүгд юмаа хийгдэг. Гэтэл иргэд өөрсдөө банкаа сонгоцсон байдаг. Тэр банкаараа дамжуулаад төлбөр тооцоо хийж болдоггүй ийм асуудлууд байсан. Одоо бол иргэд өөрсдөө сонгоод банкаа сонгоод бүх төлбөр тооцоогоо хийгээд явчих. Зайлшгүй тэр банкн дээр очих шаардлагагүй болоод өгчихсөн байгаамаа гэдгийг онцлж хэлмээр байна. За баярлалаа. За асуу